Сайн байцгаана уу? Миний нэрийг Инкбаатар Огтой уран навч гэдэг. Би Дорнот аймгийн Хэрлэн сумын 3 дугаар сэжлэгт 13 жилдээ багшийн туслагаар ажиллаж байна. Эрүүл мэндийн анхан шатны боловсрол олгох 4 чиглэлийн хүрээнд төлөвлөгөө гарган хүүхдүүд зөв дадал хэвшил олгон ажиллахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэ мэргэжлийг сонгосон шалтгаан маань миний ээж бага ангийн багш мэргэжилтэй багаасаа ээжийнхээ хүүхдтэй ажиллах арга барилыг харж өссөн учраас энэ мэргэжлийг сонгосон. 2024-оос 25 оны хичээлийн жилд бэлтгэл Б бүлэгт Г солонгогчтой хамтран ажиллаж байна. Бүлгийн менежментийн хүрээнд хэл засал, охид хөвгүүдийн болон эрүүл мэнд, номын ертөнц, урьж байгуулах тоглоомын болон хөдөлгөөн эрүүл мэндийн зэрэг булангуудыг шинээр баяжуулан тогтжуулж ажиллалаа. Хүүхэд бүрийн онцлог ялгаатай байдал тохируулахын дадал хэвшил, зөв хооллолт, хүүхэд хамгаалал, осол гэмтэл зэргээс өөрийгөө хамгаалах хэвшил дадлыг эзэмшүүлэхдээ өөрийн давуу тал болох ойдлчин мэргэжилтэд тулгуурлан сургалтын хэрэглэгдэхүүн, тараах материал, гарын доорх материалыг ашиглан ойж бүтээн нэг хэрэглэгдэхүүнийг 3-4 сургалт үйл ажиллагаанд ашиглах боломжтой төрөл бүрийн сонголттой хийж өдөр тутмын сургалт үйл ажиллагаанд ашиглаж байна. Хүүхдийн хийж буй үйл явцыг 4 чиглэлийн хүрээнд ажиглан ажиглалтын дэвтэр дээр акцийг бичиж баримт нотолгоо бүрдүүлэн хувийн хавцын баяжилт хийж ажиллаж байна. 2024-өөс 2025 оны хичээлийн жилд эрхэмсэг эмэгтэй та бүхнийг чадан урайтай багшийн туслах нарт энгийн аргаар хантаац ойж эсгэж урлах арга суралцах анхан шатны сургалтыг зохион явуулсан. Цэцэрлэгийн нийт 16 багшийн туслах нар хамрагдаж 2 төрлийн 20 ширхэг хантаазыг урлан өдөр тутамдаа өмсөж хэрэглээ болгон ажиллаж байна. Мөн өөрсдийн ойсон хантаазын 45 ширхгийг үзэсгэлэн гаргаж эцэг их, асран хамгаалагч, харгалзан дэмжигч мэргэжил нэгт багш нартаа туршлагаа түгээн дэлгэрүүлж ажиллалаа. Хоёр талаараа өмсдөг торгон хантаазыг бэлтгэл Б бүлгийн 25 хүүхэд эсгэж ойж уламжилт ёс заслыг таниулах өдөр тутмын үйл ажиллагаанаас гадна тэмдэглэлт баяраар өмсөж анги нийтээрээ ижил хантаазаар жигдрэн ажиллаж байна. Цэцэрлэгийн багш 2024 боловсрол уралдааны 2 дугаар үеийн 4-р шат хүртэл амжилттай оролцож бусад цэцэрлэгийн багш нараас олон зүйлийг суралцсан давуу талтай байсан. Өөрийн хуримтлуулсан дурсгал дээр тулгуурлан амжилттай ахиулах зорилгоор цэцэрлэгийн багш 2025 боловсрол уралдаанд оролцож байгаадаа баяртай байна. Ажил мэргэжлийн онцлог давуу талаа олон нийтэд сурчлан таниулахад дэмжлэг үзүүлэн цэцэрлэгийн багш боловсрол уралдааны зохион байгуулж буй аймаг орон нутгийн удирдлагуудаа талархад илэрхийлье.